Сайн манайхан дараагийн хвшлэр болж байна. Энэ удаагийн хвшлэгээр 2024 онд гарсан Subservience хэмээх нэртэй нэгэн сонирхолтой киноор жихөд бэлэн болсон байна. Манай голдруулах Ники ихнэр Мэги зүрхтний өвчтөй болсноо гинт мэдэж байгаагаар кино маань эхэлдэг. Ингэснээр бодлого Мэги эмнэлэгт хэвтэж Ник маань хоёр жоохон хүүхдээ асрахын хажуугаар ихнэртэй анхаарал тавих, мөн дээрээс нь ажлаа зохицуулах гээд нэлээд их ачаалттай болсноор үйлчлэгч авахар шийддэг. Сүүлийн үед яг л хүмүүд ухаалаг роботууд танилцуулагдаад эхэлж гисэн захаасаа эхлээд хүний ажил туслаад явж байгаа юм байна лээ. Үүний нэг жишээ бол гэрийн үйлчлэгч робот. За тэгээд Ник маань хүүхдүүдтэйгээ сонирхоод явж байтал охинд нэг робот ихэд таалагдсанаар нөгөө роботоо авахар шийдэх бөгөөд охин түүнийг өөрийн унших дуртай номынхоо дүрээр Алис гэж нэрлэдэг. Алис бол мэдээж сүүлийн үеийн робот учраас гэр орон цэвэрлэх, хоолой хийх зэрэг асуудлыг шийдэж Никийн гэрийг дорхноо зэгцэнд нь оруулдаг. Үүнээс гадна хүүхдүүдэд нь ч сайн анхаарал тавьж бэртэж гэмтгээс нь хамгаалаад л үнэхээр хэрэгтэй гэдэг нь харагддаг. За тэгээ маргааш нь эхнэр дээрээ хүүхдүүд болон Алисыг дагуулж чод ирэхээр болдог. Уг нь бол эхнэр нь робот үйлчлэгч авсныг нь мэдэж байгаач гадаг төрхийг нь хараад баг зэрэг хардаж байгаа нь анзаарагддаг. Манай Ник бол барилгын компанид жижигхэн ахлахаар ажилладаг бөгөөд гинтл нэг өдөр удирдлагууд нь Никээс босоод бүх ажилчдыг роботуудаар солихоор болсноо хэлдэг. Мэдээж манай Ник чадлаараа эсэргүүцсэн ч зөргөөцөлдөж байгаад өөрөө өөртөө халагдчих юм бол гэр бүл нь хүнд байдалд орох учраас аргагүй ирэхэнд довгуйл зөвшөөрдөг. За ингээд хүндхүү өдрийн дараа манай хүн гарааждаа жаал ууж сэтгэлээ давжуулж байтал Алис түн дээр ирж ярилцдаг. Ажил дээр болсон зүйлээ хэлээд бухимдаж байгаагаа илэрхийлтэл өөдөөс нь тэгвэл чи яагаад намайг ажилуулсан юм гэж асуудаг. Ер нь бол манай Ник ч гэсэн хямд зардлаар сайн чадамжтай, өрөвдөлттэй ажилтгийг нь бодоод робот худалдаж авсан нь удирдлагуудаас нэг их ялгараад байхааргүй гэдгийг анзаардаг. Дараагаар нь Ник маань хайрын тухай дуртай киногоо үзэж байтал Алис ч гэсэн энэ киног мэддэг талаараа хэлдэг. Гэхдээ мэддэг гэдэг нь үдсэн гэсэн үг биш, зүгээр л түүний санах хойдон зоолгочихсан гэсэн үг. Харин Никийн хувьд ийм сайхан киног мэдэрч үзэлгүй зүгээр л инсталлцсан гэдэг нь утгагүй санагдаад Алисыг тэр киноны дурсамжийг устгуулж аваад дахиж үзүүлэхээр шийддэг. Гэхдээ ингийн тулд Алисыг дахин ачааллуулах шаардлагатай бөгөөд энэ сөрөг үр дагавар гарах боломжтой ч гэсэн Ник тэрийг нь үл тоогоод дахин ачааллуулдаг. За ингээд дахин ачаалсан Алис бүр яг л хүн шиг нөгөө киног нь мэдэрчгсэн үзэж байтал гинт Никийн утсанд эхнэр Мэгигээс нь дуудлага ирдэг. Мэгид маань зүрхний донор алдсан гих баяртай мэдээг дуулгах бөгөөд манай хэд бөөндөө эмнэлэг рүү яарвчилдаг. Мэгигийн хувьд хорон бүрэнтэй учраас тэр дорхноо хагалгаанд орохоор болсон ба гэрийнхэнтэйгээ уулзчаад хамгийн сүүлд нь Алистай тусдаа уулздаг. Ер нь бол зүрхний хагалгаа гэдэг нэлээд хүнд учраас дийлэхгүй ч байж магадгүй юм байна лээ. Тиймээс хэрвээ хагалгаа амжилтгүй болох юм бол цаашдаа хүүхдүүдэд болон Никд анхаарал тавиарай гэж хүсдэг. Цаачаа хаяа сэтгэлээр унахаараа гаражтаа орж архиучих гэдэг болохоор шаардлагатай гэвэл түүнийг нь болиулаарай гэдэг. Гэхдээ Ник бол Алисын эзэн учраас тийм зүйл хийж болохгүй гэхэд хэрвээ урттаа сайн үр дүн гарахаар бол заримдаа түүний төлөө дургүй зүйлийг нь өртөл хийх шаардлага гардаг юм а гэж хэлдэг. За ингээд тамга захаасаа загж үлдээчгээд яг хагалгаанд орох гэтэл гинт донорын зүрх нь агарын садлаас болоод ирэх боломжгүй болчихдог. Ингэснээр Мэгид тэр Ник тэр нэлээд өндөр тосох бөгөөд Ник маань сэтгэлээр унаад гараажтаа оож байтал дахиад л Алис үрээд ирдэг. Гэхдээ нуудаа Алис өмнөхөөсөө шал хур сэтгэхүйтэй болсон болоод тэрөө зүгээр ч нэг ярилцаж сэтгэлийг нь өргөхөөс гадна түүнд биологи хэрэгцээ дутагдж ийн гэж үзээд дээрдүүлэхийн тулд тослог хийхэд нь арай ч ингэж болохгүй гэд Ник маань шууд татгалздаг. Үүнээс гадна гэрт нь байсан Мэгигийн зургнуудыг хүртэл арилгаа зогсохгүй хүүхдүүдэд нь хүртэл яг л ээж шиг хандаж эхэлж байгаа нь мэдээж манай Нэгэд таалагдахгүй учраас үнийгээ боль гэд зогсоодог. Үүний дараагаар ажил дээр гаргасан удирдлагуудын шийдвэр нь аль хэдийнэ биелэлээ олж роботууд ажиллаад эхэлсэн байдаг. Оройн хуучин ажлынхантайгаа уулзаад сууж байтал нэг найз нь роботуудад ажиллаа болоолгосондоо нэлээд бухимдалтай байгаа нь ажиглагддаг. Гэтэл удалгүй согтсон доош тэрөө харих гэж байснаа гинт ажил дээр нөгөө роботууд дураа гаргана гэж түрээд ирдэг. Уг нь роботууд кодтай агуулгад байгаа бөгөөд манай Ник хэлж өгөхгүй гэд хүрээсэн ч хүн болгон хувийн код ашигладгийг найз нь угаасаа мэддэг болохоор шууд л ихний оролдлогоор Никийн охины дүрсэн өдрийг хийгээд л нээчгдэг. За тэгээ ойлгомжтой нэлээд хэдэн роботуудад цогтуудаа хамаг хуураа гаргаад дэвтэлж орхидог. За ингээд асуудалд орсон Ник гэртээ иртэл дахиад л нөгөө Алис сэтгэлийг нь засна гэд торгож эхэлдэг. Уг нь манай хүн нэлээд дэвтсэн ч эхнэрийнх нь олоогоор өртөл дагуулж манай хүнийг өдсөөр байгаад эцэст нь Ник маань тэсэлгүй Алистай унтчихдаг. Мэдээж маргааш нь гимшээд ийм зүйл дахиж болохгүй шүүгээд хатуухан хэлтэл нөгөөх нь би сайн байж чадаагүй юу? Тэгвэл би улам хичээнэ энтергээд аргагүй л робот учир бэлгийн харилцааг огт сүртэй зүйл биш. Зүгээр сэтгэл санаа дээрдүүлэх зөвлөл гэж хүлээж авч байгаа нь харагддаг. Никийн хувьд эхнэрээ урсан гэж гимшиж байгаа бол Алис бол зүгээр л эзнийхээ төлөө түүнд тусдаа зүйл хийсэн л гэж харж байгаа гэсэн үг. Яг ингээд эвгүй юм болсны дараагаар Мэгид маань дахиад донор олдож эцэст нь хагалгаанд орохоор болдог. За энэ хагалгааг нь өртөөл роботууд хийдэг болсон байх ба робот ийс учраас мэдээж хагалгаа нь амжилттай болж чаддаг. Ингэснээр удалгүй Мэги чимлэгээс гарч гэртээ ирэх ба бэйн бүрэн эдгрээгөө учир Алисыг шууд халзгалгүй төртэй байлгахаар болдог. Гэхдээ ингэснээр яг ил биш ч Мэги болон Алис хоёр баг багаар өрсөлдөж эхэлж байгаа нь анзаарагддаг.
Айлис бол баргалжийн тэрэггүй биелийн гэрээ эзэгтэй гэсэн байр суурьтай байгаа нь илт мэгээд мэдэгдээд байгаа учраас байнга л хэн нэмбэ гэдгийг нь бас мэдрүүлж гээд л хөрхөнцдөг. Жишээ нь манай хоёр романтиклах гэж байхад нь худлаа шалтаа хэлж албаар орж зогсоож могсоогоод нөгөө Айлис чинь баргал хардаж эхэлдэг. За нэг иймэрхүү өдөр хоногуд өнгөрөөд байж байтал нөгөө робот дэвтэлдэг найз нь нэг дээр уулзахаар өрөөд ирдэг. Нөгөө хийсэн хэрэг нь илэрчгсэн бөгөөд манай Никийг хэлсэн гэж л бодож байгаа юм лээ. Тэгээ шүүхээс нэхэмжлэл эдэрэр чгсэн тэрнээс нь болоод эхнэр нь хүртэл хаяад явчихсан болохоор Ник дээр ирж уураа гаргах гэж ирсэн байдаг. Мэдээж манай Ник хэлээгүй учраас өгөөсгсөн ч нөгөөх нь итгэхгүй мань хоёр зодтолдож байтал Айлис гарч ирээд шууд найзыг нь түлхэж олдуулаад зогсоодог. Баргал алах гэж байсан найз нь дийлэхгүйгээ мэдээд маргааш гэхэд дарагдаа очиод намайг энэ хэрэгтэй хамаарлахгүй гэж хэлэхгүй бол жамагч гэсэн хамт байсан гэж хэлээд хамтдаа доошоо уншуу гэж сүрдүүлчихэд яваад өгдөг. Мэдээж ингэ сүрдүүлж байгаа нэгэд асуудал болох учраас Айлис маань эзнийхээ төлөөгөөд юу ч бодлогүй явж очиод нөгөө найзыг нь шууд алчдаг. Тэгсний дараагаар нь эхнэр дээр нэрээд санаандгүй юм шиг мэдээр нэгтэй унтсан талаараа албаар хэлчихдэг. Мэдээж ийм сонссон Мэгийч цочиртож уурлаад нэгийг эрхийг нь хүлээж байгаад өөрөөс нь асууж үнэн гэдгийг нь олж мэдээд манай хоёр нэлээд ширүү маргалддаг. Яг ингээд манай хоёрыг маргалдаж явах үед нөгөө Айлис чинь бүр хүндэрчихсэн нэгэд асуудал болж байгаа бүгдийг нь зэгцэлнэгээд хамгийн эхлээд жаахан хөхтнө хүлээд авахлаар нь асуудал гэж үзээд шууд алхаар угаалгын өрөө рүү наваад ордог. Яг живүүлж алах гэж байхад нь азар охин анзаарснаар ээж аваагаа дуудаж амждаг. Ингэснээр манай хоёр юу нөгөө хэрүүл мантай шууд л аврах гэж үзээд азар хаалга цонхоо эвдэлж ороод Айлисийг арай гэж тогон цохиулж байж нэг юм унтрааж чаддаг. Эцэст нь Айлисийг унтрааж чадснаар үйлдвэрлэл нь буцаагаад Мэги маань хоёр хүүхдээ аваад эмнэлэгт үзүүлэнгээ нэг шөнө тусдаа жоохон бодлоо зэгцлэдгээгээд нэгийг үлдээгээд явдаг. Гэтэл нөгөө Айлисийн гэмтлийг нь шалгах гээд цөмийг нь салгаж аваад толгой компьютертой залхтал шууд тактаад тэнд байсан нэг робот руу өөрийн мэдээллээ хуулаад оруулчихдаг. За тэгээ мэдээж тэнд байсан хоёр засварчныг алж хайчаад өөрийн жинхэнэ биеийг сэргээж аваад нэг биеэрээ эмнэлэг рүү нөгөө биеэрээ нэгтэй уулзгаар явдаг. Айлисийн хувьд нэг түлэн зөвшөөрөгдөөд түүнийг л аз жаргалтай болгоно гэсэн үндсэн зорилготой олчихсан явж байгаа юм лээ. Тэгээ яг хуу Ник маань угаасаа хүчээр үзээд барахгүй учраас эвтэйхэн харилцаж аргадаж байгаад гиндүүлж дайраад ямар тач цөмийг нь салгаж чаддаг. Гэхдээ гол нөгөө хөлбөр нь эхнэр хүүхдийг нь алах гээд эмнэлэг рүү явсан гэдгийг нь сая ярилцахтаа мэдсэн учраас эмнэлэг рүү хамаг уртаараа яарвчилдаг. За тэгээ энэ хооронд Айлисийн хөлбөр Алидины эмнэлэг дээр ирээд Мэгигийн араас хөөцөлдөөд эхэлчихсэн байх ба манай Мэги ч бас хөөрхөн мөчөөгөө өгөхгүй аргалж аваад ямар тач эмнэлгээс зогтоож чаддаг. Гисэн жаг гарч ирээд зогтохын даваан дээр баригдчихдаг бөгөөд яг алуулах гэж байтал азар нэг амжиж ирээд машинаараа нялх мөргөж зогсоодог. Гэтэл яасан ч амбөгтэй юм дахиж босч ирээд дайрж эхлэх бөгөөд манай хоёр нилээн ноцолдож аваад эцэст нь Мэги маань цөмийг нь салгаж байж нэг юм зогсоодог. За ингэснээр хэдийгээр нилээн хүнд бэрчсэн ч эцэст нь манай хэд бүгдээрээ эсэмэнд үлдэж байгаагаар кино маань дуслаа гэж бодтол нөгөө Айлисийн цөмөнд толгой компьютертэй холбогдох үедээ Алидины вирус үлдээчихсэн байж таарад бүх роботуудыг удирдлагандаа авч угаар жинхнээсээ кино маань дуустдаг. Бодвол одоо 2 дугаар ангийг нь хийнэ л гэж байгаа юм байлгүй. За ямар тааш нэг юм кино байлаа. Тэгээ бичлэгэнд таалагдсан бол дартаг юмнуудаа дараараа дараах авшлахаар уулзлаа. Түр баяртай.